2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн энэ эрүүгийн хууль болон зөрчлийн хууль бол яг хэрэгжих явцдаа бол үнэхээр иргэдэд маш их чирэгдэл учруулсан асуудлыг шийдэхэд шүүгч нар тэр тусмаа зөвхөн нэг заалтаараа барьж болохгүй дотор нь өштэй нэг 3 санкц оруулсан ийм л заалтууд байгаа л да. Тэгэхээр энэ өнөөдөр энэ эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд ер нь өшөө ямар бэрхшээлүүд байна. Энэ талаар бас тодорхой юмнуудыг хэлж өгнө үү гэж асуух гэж байна. Прокуророос. За ажлын хэсэг 81-р микрофон Батарш прокурор хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд гарч байгаа бэрхшээлийг судлах, дүн шинжилгээ хийх, тухай бүртэн зөвтгөж явах юм ажлын хэсэг гарцсан ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бас бүх хуульчдыг оролцуулж зөвлөгөөн зохион байгуулсан. За мөн хууль зүйн үндэсний хүрээлэн болон хуульчдын холбооноос хуульчдын дунд бас санал асуулга явуулж тэдгээр дээр үндэслэн ажлын хэсэг дээр бас хуулийн тодорхой зүйл заалтанд өөрчлөлт оруулахаар ингээд санал аваад ажиллаж байгаа. Тэгээ бэрхшээлтэй болон хийдлүүд бол бас ганц нэг юмнууд байгаа. Энийг засахаар ажиллаж байгаа. За гишүүд асуулт асууж